Яг энэ сөрөг мэдээлэл би сая гэсэн тийм ээ. Яг л нөө пүнкер дутцсан хогон хоол гэсэн үг болох таа. Тэгээ та тэр хогон хоолыг өөрөө идэх юм бол өөрөө хордно. За өөрөө хордоод яг нөхөртөө очиод нөхөж итгэцэн бил ингэсэн билээ гэл тээ. Нөхрийнхээ ам руу гэр бүлийнхээ ам руу ингээд хогон хоолоо жихэд байгаа байхгүй нөө бөөлжсөө. Айгу бэлэр тэг ингээд муухай тэг энийг ой танд ногтлон зааж байгаа учраас нэг тийм материалыг 900-тай жишгээс өөр аргагүй болох. Тэнгүүд ингээд бөөлжсөө тэр хүний ам руу жихэд байгаа байхгүй. Нөөч тэгчтэй салчиж нөгөө хоёр ч салчиж гээл тэг. Сонсхийг хүсгүй байхад тэр хүн ингээд тэр хүн рүү бүр хөсөөгөө тэр хогон хоолоо жихэд байгаа. Тэгэхээр одоо тийм цаг хугацааг одоо болох хэрэгтэй. Хүн одоо ингээ 15-аас дээш сөрөг мэдээлэл сонсох юм бол 15 минутаас дээш сөрөг мэдээлэл сонсох юм бол ирчүүч энерги болдог. За тэгээд мэдээлэлээс гадна тий дуу байна, кино байна. Амжилтанд хүрсэн түүхийг бүгд л ярьдаг. Харин уналтын түүхийг баг хэн ч ярьдаг анзаарлаа. Уналтаас сургамж авч санаа суй. За сайн байцгаана ингээд санаа суй подкастын ээлж нэгэн шинэ дугаарыг эхэлж байна. Энэ удаагийн дугаар онцлогтой та бүхэндээ санаа суй подкастын дугаарыг хүргэж байгаадаа их баяртай байна. За та бүхэн бол манай подкастыг мэдж байгаа. Бид бол алдсан туршлага болон үндсэн туршлага эндээс юу суралцсан, яаж босон дэвжин гарч ирсэн тухай зөндөө сайхан ярьдаг үлээ. Энэ удаагийн санаа суй подкастын ээлж дугаарт зочноор бол Zis брендийн үүсгэн байгуулагч. За тэгээд олон улсын оюуны дасгалжуулагч Zis Эрдэнэ хүрэлцэн ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдөр бидний ярих сэдв бол голцгон танай брендийг хэрхэн үүсгэн байгуулсан, ямар бэрхшээл гарсан тэ энэ талаар ярина. За үүнээс гадна та бол одоо ингээ оюуны дасгалжуулагч хүн байна. Энэ талаар бас нэлээд дэлгэрүүлж ярих байна. Хамгийн түрүүнд эхлээд одоо ойр сонь сайхан юутай байна, юу хийж хэрэгжилж байна, тань талаар мэдээлэл авъя. За баярлалаа. Юуны өмнө энэ гоё подкастт урьж оролцсон танамд бол маш их баярлалаа. За ойрын сонь сайхан гэх юм бол одоо нэг 9 сарын 12-нд Батуми гүрж ус руу одоо аялах байгаа. Тэр нь болохоор маш том одоо үйл ажиллагаа болон Монголоос 18 хүн явж байгаа. Бүгдээрээ супер оюуны дасгалжуулагч нар одоо Батуминд очиж сертификат гардаж авна. Одоо энэ ямар сертификат вэ гэвэл олон улсын оюуны дасгалжуулагчийн Winners Academy-ийн үүсгэн байгуулагч боллоо гэсэн одоо тийм аль би бас сертификат гардаж авах чая. За тэгээ сая хятад одоо Женин хөхөдөр аяллаа. Ер нь зорилгоо биелүүлэх гээл ер нь бол маш том алхмуудыг хийгээд явж байгаа. Зүг. За сертификатаа гардаж авахар явж байгаа биш. Гой үйл явдал болгож байгаа байна. За манай Zis Эрдэнэнийг бол одоо та бүхэн бас сошиалаар харж байгаа Zis брэнд гээд нэлээд явж ирсэн. За бас дээр нь олон ч газраар ингээд бас подкастт орж ирсэн баг. Ер нь бол нөгөө хүмүүс нэг жоохон тархины саажилттай оюуны бэрхшээлтэй гээд энэ бүхнийг даван туулж гарч ирээд одоо айгүй том үүсийг хийсэн гэдгээр нь нэлээд онцолж идэг тий. Тэгэхээр бидний бас өнөөдрийн дугаартаа тий оюуны дасгалжуулагч гэж юу юм дээр энэ талаар бас нэлээд ухаж хүн одоо унтай байдал гэдэг нь одоо тий сэтгэл санааны хувьд унтай байсан. Тэгээ энэс гараад яаж дараагийн төвшөндөө очисон гэх мэтлэн сонирхолтой яригддаг өрнөг болно. За хамгийн түрүүнд хэлж сонирхож байгаа зүйл Zis брэнд юм. Санаа намжээ гарч ирсэн бэ? Яагаад тийхэр болов? За би нэг шинжлэх ухаан технологийн их сургуулийг хийн жилийн одоо бакалаврт сурж байсан. Тэгээд ерөөдөө бол тухайд надад хэрэгтэй одоо надад байгаа л тэ тохирог мэрэгжил бол тэр техник мэрэгжлийн орчуулагч гэдэг мэрэгжилээсэн би одоо ингээл гараараа зурж чадахгүй те ингээл янз бүрийн одоо шугам зураг зурж чадахгүй янз бүрийн одоо хүнд хүчээр ажил хийж чадахгүй ягаад гэвэл хоёр гар муутай учраас тэгээ надад тохирох ганцхан мэрэгжил нь болохоор орчуулагч техник мэрэгжлийн орчуулагч байсан. Тэгээд шинжлэх ухааны технологийн сургуулийг төгсөөд ажилд орох гэсэн чинь намайг ажилд аваагүй ягаад гэвэл одоо ингээд хөдөлгөөн бэрхшээлтэй иргэн те хуучлаарай таны ингээд ажилд авахгүй та ингээд мэрэгжлээрээ 2-оос дээш жил ажилласан байх шаардлагатай айскол бол магистр төгссөн байх шаардлагатай гэсэн тийм юу байсан. Тэгээд тухайдаа би нэг сургуулаа төгсчөөд 2 газар ангид төгсөн юм аа. Тэгээд тэгсэн чинь уучлаарай гэд хариу өгсөн. Тэгээд тухайдаа яг юу гэж бодсон бэ гэвэл би магистр сурах хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээд шүтээстэй шинжлэх ухааны технологийн сургуультаа магистраар сураад төгсчихсэн. За тэгээд Zis брендийг болохоор яагаад анх хийх болсон шалтгаан нь бол би магистрийнхаа төлбөрийг төлөх гэж анх хийжсэн. Тухайд нөгөө манай одоо ээж ихчтэй манай одоо ихээс 5 Эрдэнэ брэнд одоо 5 Эрдэнэ урлан бол үүсгэн байгуулагч нар байдаг. Тэгээд би ээжийнхаа одоо урлан дээр ихчийнхаа урлан дээр тухайд нонцгов дийлхэ гээд брендинг
одоо туслах хийжсэн. Тэгээд туслахыг Шүрсовтын ингээд ялгаж өгдөг гэсэн. Тэгээд тухайд нэг эрэгтэй орж ирээд танад эрэгтэй гоё байгаа юу гэд асууж ирсэн. Тэгээд би нэрээ яага байж болохгүй гэж гээл тухайд бас ингээд судлаад ер нь ирчүүд ямар юм одоо зүудгийн ирчүүдийг одоо хамгаалдаг юу гэдгийг ингээл тэгээ судалж байсан. Тэгээд одоо тийм очор нацагт орж пүрв гих мэтчлэн зүйлсүүд бол ирчүүдийн гоё чимгэлд орох юм бол хамгаалал олж өгд юм байна гэд хамгийн их брэндээ одоо ингээд оюутан байхдаа магистрийн төлбөрийг олох гэж байхдаа хийжсэн. Тэгээ 2 жилийн хугацаанд брэнд яг өөрийн гэсэн одоо брендийг үүсгэн байгуулад 2 жилийн хугацаанд магистрийн төлбөрийг төлсөн. Тэгээд брэндээр юугаа одоо өөрийн гэсэн одоо юу хувийн бизнесийг би болгосон. Тэгээд одоо бол брэндээ гээд 9 жил болж байна. Тэгээд саяас брэнд гэдэг энэ брэндээр нийслэлийн шилдэг бизнес эмэгтэй болж байсан 2022 онд. Тийм тэгээд манай болохоор нэг бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэгээд бас гэрээр хөдөлмөр эрхлэх боломжтой гэртээ хүүхдээ араасуудаг ээж нар бас айгүй их манад ажилладаг байсан. Цагийн ажил хийдэг тий. Тэгээд авсан орлогоор өөрхөн амьдралынхаа хүүхдүүдийнхээ хоол ундыг залгуулах гэх мэтчлэн гой зүйлсүүд хийж байгаа. Тэгээд цаашдаа ер нь брендийг бас нэг гой сайхны бүтээгдэхүүн ирчүүдийн гой сайхны бүтээгдэхүүн за тэгээд дээрс нь гоё чимэгдэл хувцас те одоо юу яаж өргөжиж болдгийг те тэрүүгээр бас өргөжүүлэх бас маш гоё мөрөөдөлт байгаа. Тэгээд дэлхийн брэнд болох мөрөөдөлтэй тэрнийхээ бас эхлэлийг ингээд тавьсан байгаа даа үнэхээр их баяр таа. Бүх брендийн холбогдлоо нэг оюуны өмчийн газар баталгаажуулаад авсан байсан тий. Тийм манай брэнд чинь яг оюуны өмчөөр тамга тэмдэгэ авсан. Тэгээд X тэл өгөөд явж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн учраас бас нэг юу яд юм бэлээ. Татвараас бас хөнгөлөгддөг юм билээ. Юу одоо би нэг яг эрэгтэй хүн зориулсан юм байна тий. Би зүгээр эрэгтэй хүн гэдгийг мэдээгүй явж ирсэн юм биш үү сая. Тийм үү. Ерөнхийдөө ингэ нийтлэг common ойлголтоор ойлгоцсон явж байсан юм. Зөв. Манай брэнд ч ирчүүдийн гоё чимэглэл хийдэж штэ. Одоо ингээд нэг бугуувчин дундаа очиртай, бүрвтэй, нацагт оржтой тий баатрын одоо юм дуулахтай, ирвэстэй гэл гих мэдчлээ одоо жишээлбэл одоо ирвэс гихдэг чи одоо тий одоо хурдан шаламгай одоо юм хүчрхэг байдлыг илтгэдэг арслан гэхлээр арадныхаа арслан гэлтэй хүчрхэг бас байдлыг батбөх байдлыг илтгэдэг. За очир гэдэг маань болохоор эр хүний ноён нуруу эр хүнлэг байдал хамгаалалт олж өгдөг тий насагт орж гэдэг чи одоо 400 800 ус харилцаа холбоотой байх одоо батбөх бэлэгдлийг илтгэдэг гих мэдчлэн ерөөсөө манай ингээд ирчүүдийн гоёлыг ингээ манай ирчүүд өөрсдөө ирж авдаг цайгүйрээ ийм чулуугаар ингэж хэлгүүл гэсэн ингэж аримнаалуулаа тэгээд өглөө ингээд ёо бугуучаа зүгээд гарахгүй л бол өнөөдрийн ажил бүтэхгүй юм шиг санагдаад байна гэж нэг тийм нэг гоё тийм ихтгэл үнэмшил бас ингээд өөрт бас төрүүлдэг тийм ийм гоё одоо энерги шингэсэн гоё бүтээгдэхүүн байдаг. Тэгээд брендинг болохоор анх ингээд өөрөө бүх юма хийдэг гэсэн маркетинг зураг авал бүгдээ утсаараа зураг аваад тэгэл яваа өөрөө хэлхээлтэй тэр жижигхэн одоо тэр шүрний нөхрөө одоо ингээд сөвлөн гэдэг бол миний хувьд бол маш одоо бясалгал бас болж исэн. Тэгээд брэндээрээ дамжуулж бас маш гоё үзэсгэлэн яармаг худалдаагаар явж маш олон хүмүүстэй танилцаж өөрийн гэсэн одоо хамт олон карьерийг бас өсгөх нэлээд том одоо тэгээд гарааны бизнес маань болсон гэж боддог. Тэгээд брэндээрээ дамжуулж бас маш олон найзуудтай болсон. Тэгээд надад бол шинэ амьдралыг бас нээж өгөхөд бас нэлээд одоо түлхэц болсон өөрийн гэсэн одоо цагийн менежмент те өөрийн гэсэн одоо хөрөнгө гэдэг өөрийн гэсэн одоо бизнесийн ухаан одоо санхүүгийн тал дээр ч гэсэндээ яаж одоо хэрхэн яаж энийг зохицуулах уу гэл ер нь аюу тийм одоо тал бүрийн одоо мэдлэгийг олгосон гэх юм уу. За сая дөрөв та хэллээ те 9 жилийн хугацаанд ингээд зөндөө зүйлийг сурч мэдсэн ба шүү дээ. Найз нөхдөд боллоо олон зүйл мэдчихэж авлаа гэдэг. Тэгээ энэ хугацаанд ерөөсө хүндрэлтэй зүйлүүд нь юу вэ? Одоо чинь бараа материал татах ч юм уу, зарим асуудал янз бүрийн ингээд юм саатах ч юм уу үйлдвэрлэл юм уу тийм хэцүү зүйлс юу тулгарч байв. Сошиалаар ингээл нэг брэнд одоо өөрийнхөө хөдөлмөрийг ингээл дэлгээл тавингууд ингээл хүмүүс янз бүрээр л хэлдэг. Ирчүүд хизээ гоё зүжээсийн ганган юу гарих нэмэр гэл те ламын юу юм уу гэл бөөгийн иргэсэл юм уу гэж байгаа шиг ирэх юм уу гэж байгаа шиг тиймэрхүү одоо зүйлсүүд бас айгу тийм
шантрах те за болдог ч юм уу гэсэн тийм бодлого бас иржсэн. Сөрөг комментүүд Тэг сөрөг комментууд. За дараагийнх нь болохоор юу вэ гэвэл ерөнхийдөө бол борооны дараах мөө гэдэг шиг одоо намайг хамгийн анх ингээл эрчүүдийн гоёл моёл хийгээл те бугуйч гээл тухайд чинь материал айгу цөөхөн байсан. Тэгээд би чинь нарантуул зах руу очиод бөөгийн хэрэгсэл дээр очиод те ингээл юу вэ очир байна уу гэл ирэх байна уу гэл ингээл тэрийг аваад задлаад баяжуулаад хийдэг байсан. Тэгээд материалын хомсдол айгу ихтэй байдаг байсан. Тэгээд борооны дараах мөө гэдэг шиг яг намайг ингээд спрэндээ ингээ үүсгэн мянгуулад буувчийг явж байгаад маш олон хүмүүс бас даган дуурайж хийдэг байсан. Гэхдээ яг нэг тэр хүмүүс одоо байхгүй л дээ. Гэхдээ тэр болгоныг ингээ даваад тууштай хийгээд өнөөдрийн байр суурийг яг би болгосондаас маш их баяртай. Тэгээд бас нэг зүйл нь болохоор би өөрөө нэг бүгдийг гардаж идэг гэсэн. Маркетинг, тэгэл зураг авалт, те сошиал медиа, хүргэлт гэл те захиалга авах гэх мэтчэн зүйлсүүдийг өөртөө идэг гэсэн. Тэгээ надад нэг хүргэлт хийхэд айгүй хүндрэлтэй гэсэн. Тэгэл нэг алхан те автобусын суун хөлөө өдөнд ингээл хөлөө даартлаа ингээл алхаал тухай үндэ одоо хүргэж өгнө гих мэдчлэн зүйлсүүдээс маш их хүндрэлтэй байдаг гэсэн. Гэтэ би яг юунаас ингээд ирчүүч авдаг байсан бэ гэвэл одоо тэр миний тэр хийсэн бүтээгдэхүүнийг тэр хүн ингээд аваад тэгээ задлаад ингээд хараад ваа ямар гоё юм бэ гэж зүгээд үзэхдээ тэр мэдрэмж бол надад маш гоё ирчүүч өгдөг байсан. Тэгэл яг тэр мэдрэмжийг авах гал тэгэл тасралтгүй ингээд хөгжүүлэлт хийжсэн. Тэрнээс ш мөнгө олохдоо нэг амар фокуслаагүй тэр хүнд гоё мэдрэмж гоё энерги өгөх юм байна. Өөрөх нь одоо хүссэн спешиал загварыг бас хийж өгөх нь бас гоё юм байна гэх мэтчлээ. Ер нь л айгүй гоё тийм мэдрэмж авдагсан. Зүг. Гээс олон зүйлийг туулж байгаа тийм. Хүрхэлтээс нэхлээд одоо бол ингээд бас бүр нэлээд том хэмжээнд ирсэн байна тийм. Баг хамт олон нь одоо гэж. Одоо л тэр би сайн нөө төрсөн. Тэгээд төрөөд удааг байгаа баг 8 сартай болж байгаа манай хүн. Тэгээд сүүлийн 3 жил бол брендийг жоохон хойшин тавьсан байгаа. Яагаад гэвэл өөртөөгөө ажиллах цаг хугацаа ер нь бол би болгоод оюуны тасгалжуулалтын дээр илүү анхаарад өөрийгөө олох тийм өөрийгөө бүтээх цэсэрдэн гэдэг хүн яг юуны төлөө амьдарч байгаа тийм гиг мэдчлэн ер нь бол энэ оюуны хөгжил дээр илүү дэлгэрэнгүй анхаарал тавьсан болохоор одоохондоо брендээ төрлийн хойшин тавьсан байна. Гэхдээ яг үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэхдээ нэг манайх сайн шинэ уралдантай болсон нэрээ бид 5-2 нэрээ гоё хурлан худалдаж аваад тэгээд одоо засварын үйл ажиллагаа хийгдэж байгаа. Тэгээд энэ засвар маань дуусчих юм бол манай брэнд бүр илүү гоё болох юм гоё төр. 5 ихчдүү гэсэн үг. Тий ихчдүү 5 л ахгүй юу. Тэгээд манай ах зэн 5-аа Эрдэнэ гэдэг нэртэй тэгээд Зис Эрдэнэ, Сувд Эрдэнэ, Ноён Эрдэнэ, Намын Эрдэнэ, Ган Эрдэнэ гээд тэгээд бүгдээрээ гар урлал хийдэг. Тэгээд бүгдээрээ гар урлал хийдэг. Оо тийм үү. Тийм. Үу ямар лаг гэрүүлээ. Том урлалтай. Тэгээ манай 2 том ах их хоёр маань болохоор холбооны бүгд найрамдах гэрмээ улсад бас өөртөө гэсэн брендийг үүсгэн байгуулад явж байгаа 8 брэнд гээд тэгээ дээрэс нь одоо манай том ах бол холбооны бүгд найрамдах улсад бүр ингээд соёлын илч хийдэг. Уран зургийн академик төгссөн. Ган Эрдэнэ гээд Цэндийн Ган Эрдэнэ гээд тэгээ сая Монголд ирээд бас маш том үзэсгэлэн хийжээд явсан. Тэгээд ах чинараас сая ер нь маш олон зүйлийг суралцаад л. Та болохоор айлын баг нөө? Айлын баг. Оо за. Тийм. Бүгдээ эрдэнүүд юм байна. Бас тэгээд бүгдээр юм идэхээр нэг айлын хүмүүс сонирхолтой байх шүү тийм. Юу нэг сонцдаг л ах. За одоо тэгээд оюуны тасгалжийн талаар бас гоё асуух гэдэг. Тэрний өмнө дахиад нэг юм байл да. Одоо шинэ та ингээд би нэг зүгээр нэг нийтлэл дээрээ сайлдсан баха. Ингээд гар болж байгаа хөдөлгөөд хэцүү. Тэгээд ярихад бас жоохон бүрэн гээд ярихад хэцүүсэн тийм. Энийг юу нь яаж даван туулж одоо сайхан одоо юу гэдэг бүх юм илэрхийлдэг болов. Би чинь 5 нас хүртлээр явж чаддгүй, ярьж чаддгүй, 6 нас хүртлээр ярьж чаддгүй байсан. Тэгээд ер нь хүн ингээ ярихгүй удчихаараа ер нь ингээ гацаа ээрүү төгдрээ болчт юм билээ. Тэгээ би чинь одоо ингээд 2 ихэр төрсөн байхгүй юу? 2 ихэр төрсөн, ихээс төрхтэй. Тэгээд дотоод төрөлттэй хил 600 г дотоод төрөлтөд төрсөн. Тэгээд манай нэг ихэр манай эрэгтэй эсэ. Тэгээд эндсэн байхгүй төрөөд нэг 3 сар ихтэй болоод инкубаторт байж байгаа насурсан. Тэгээд
би одоо ингээд энэ хориолтыг дэр хүн болоод ингээд амьдраад явж байгаа. Тэгээд тэрнээс айгүй гоё баярлдаг. Тэгээд ерөнхийдөө бол би ном багаас айгүй тийм муу байсаахгүй би хаа тэг ингээд өөрийгөө авч явах байдал 2 гар муу маш их булчингийн чангаралттай баран ингээд хоолойч идэж чаддаггүй өмдөөж татаж чаддаггүй ийм л одоо хөгжлийн бэрхшээлтэй байсан. Тэгээ ер нь бол амьдралынхаа бүхий л хугацаанд ингээд тэ одоо ингээд физик хэмжилгээ, ардны уламжлалт хэмжилгээ гэл маш олон зүйлээр явсаар хагаад өдөр шөнөгүй хичээсээр хагаад өөрийгөө одоо ингээд үдэг зэрэгтэй болгож байгаа юм. Тэгээд бас нэг зүйл хэлгээд аав ээж хоёр маань ингээд намайг хаяагүй тэг өдөр зэрэгтэй ингээд тэг хүл хүрэх газар тэг хаана сайн газар нь хаана сайн эмч байна. Тэг тэр болгон руу давуулж авч явдаг гэсэн. Тинжээ өвөр Монгол эмч байна зүү тавилна гэл ингээд явдаг л байсан. Тэгээд миний багнаас өөрөө тийм нэг имлэгээс имлэгийн хооронд, имчилгээнээс имчилгээний хооронд явцсан учраас би өөрөө нэг нийгэмтэйгээ ерөөсөө нэг юу жоохон тийм хол өссөн. Одоо бусад айлын хүүхдүүд шиг ингэж тоглож үзээгүй те. Зүгээр ингээд имлэг ингээд биний багнаас ерөөсөө л имлэгт л өссөн байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол маш их тийм сэтгэлийн готролтой. Тэр сэтгэлийн готрол гэдэг зүйл хаанаас би болсон бэ гэхэлэр нөө багаасаа хүмүүст ингэ шоолуулаад өссөн. Одоо ингээл нөө үеийн хүүхдүүд те одоо ингээл 5 6 настай ахтай 4 настай ахтай ингээл энгийн сургуулаар явсан. Тэгээ энгийн сургуульд орохоор чи ингээл энгийн хүүхдүүдтэй нэг зэрэг явахаар чи ингээл мэдрэл муутай өөрөө татахаа тэнийг мангар гэх мэтчлэн зүйлсүүдээр ингээл оромжлуулдаг. Тэгээ тухайн үед болохоор яагаад намайг тэгжиж байгаа юм бол та гэж өөртөө тэмцэлтэж эхэлж байгаа байхгүй. Би зүгээр штэ яагаад намайг ингээд тэг гадуурхаад ингээд оромжлоод байгаа юм болоо гэж хажуугаар өнгөрсөн хүн болгоно л нэг ивэртэй тулаарсан чи бүр ингээд эргэж хараад те тэгэл нэг хүүхдүүдийн эцэг эхчүүд ч гэсэн те наад хүүхдтэйгээ бити тоглол наа чинь мэдрэл мандаа өгд хоол яв гэл ингээд чихэн дээр тиймэрхүү юмнууд аягүй сонсогддог байсан болохоор тэрнээс үүдэлтэй маш их одоо тийм өөртөө ихтгэлгүй байдалтай нийгмээс одоо өөрийгөө тусгаарлах гэх мэтчлэн би уусаал ийм юм байна. Би угсаал ийм юм байна гэл ингээл аюу тийм сэтгэл готролд орж исэн цаг хугацаанууд зөндөө байдаг. Тэгэхээр ерөөсөө бага насны тэр туулж өнгөрөөсөн амьдрал том болоод одоо ингээд 28, 29 хүрээд 27 энэ төр хүрээд ирэхээрээ ингээд амьдрах ихтгэлгүй болд юм байлаа. Амиа хорлох. Тэ одоо ингээд хүүхээ төгчвөл би нэг сайхан амьдрах гэдэг юм шиг. Тэ тиймэрхүү байдал сэтгэлийн бүр гүн стресс, депрессэнд орчихсон. Тэ уурлахаараа бүр ингээд амар уурладаг. Тэ юм авч хидэлдэг. Бүр ингээд цонхоор үсэрчмээр юм шиг санагддаг ч юм уу. Тиймэрхүү одоо зүйлсүүдийг одоо би болгож исэн. Тэгээд энийг болохоор яаж өөрөөсөө одоо ингээд холдуулсан бэ? Яаж одоо тэрийг ялан дийсэн бэ гэхлээр 3 жилийн хугацаанд нүүн оюуны тасгалжуулалт гэдэг зүйлсийг одоо би өөртөө бий болгосон байгаа байхгүй. Тэрнээс өмнө бол яг би мах бодоо хөгжүүлээд явж байгаа тийм. Тэгэхээр ерөөсөө энэ сэтгэлийн готрол гэдэг зүйл бол бичнээн бие махбодоо сайжруулад хүн урагшаа тэмүүлэх өөртөө итгэл ерөөсөө бий болтгүй юм байл л да. Одоо оюуны тасгалжуулагч бол яг ингээд сайн ярьсан бэрхшээлүүдийг бол давамжлахад хамгийн гол хөшөөрөг болсон байна шүү дээ. Тийм. Ер нь бол сэтгэл готрлаасаал одоо гарсан гэсэн үг. За тэгэнгүүт одоо бодит амьдралаар та бол бас ингээд их айгүй хатан зөрөгтэйгээр ингээд зүйлийг даван тавсан биш. Тэгэхэд бодит амьдрал дээр би хаан зүгээр ямар ч зовх юмгүй гачиг дутагдах юмгүй байж ингээд сэтгэл готролтой хүмүүс маш их байдаг. Тэг яасан ч мэддэг ингээд зүгээр л байгаа. Тэргээ өөрөө уучраад өөрөө олоогүй байдаг тийм. Тэгэхээр энэ дээр одоо та бас өөрийнхөө жишээн дээр тийм яг ийм байд юм байна. Энийг ингэж гэтлэн даваад эн чинь одоо ийм зүйл ингээд аваад толдуулчихж байгаа юм шиг тийм баг битээр хэлэл энийг одоо хэрхэн гэтлсэн гэдгийг одоо өөрийнхөө жишээн дээр гоё тайлбарч байгаа яхаар юм. За тэгэхээр наач бас нэлээд гүнзгий асуулт байна те бас маш хингийн үгээр бас тайлбарлах гад үзье. Ер нь бол одоо ингээд ажил дээрийн 4-р хавсгал гэж байгаа штэ техник технологи 90 100 одоо л одоо энэ хүний хөгжил гэж ярьж эхэлж байна тийм ээ. Тэгэхээр нэг бид нар нэг дээр үеэс одоо нийгэм одоо бидрийг одоо хөгжүүлж байгаа тэр одоо тэр боловсрол бидрийг одоо яаж хүмүүжүүлэх вэ гэхлээр хөгжүүлж байсан бэ гэхлээр бидрийг амархан амьдруулахад орж ирсэн байгаа байхгүй. Чи байртай бол, чи машинтай бол, чи дулаан гэр орон амьдар, чи мөнгөтэй бол, ажилтай бол, боловсролтой бол
зээл ав те гих мэдчлэн одоо биднийг одоо эд хөрөнгө байвал те мөнгөтэй л байвал бид нар амархан амьдрах юм байна гэд. Тэгэлэр энэ нэг материалын зүйлийн одоо 90-100-д бид нар одоо амьдарч байгаа гэсэн үг. Техник технологи Гүн бэлэн те. бүх юм бэлэн. Тэгэхээр энэ материалын зүйлийг бий болгох гэж те хүн төрөлхтөнд тасралтгүй олон жил хөдөлмөрсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг боловсрол гэдэг зүйл маань хоёр янзын боловсрол байгаа юм. Нэг нь болохоор сэхэтийн боловсрол, нэг нь болохоор сэтгэлийн боловсрол. Хүн төрлөختөн хорвоо дэлхий дээр тий нүцгэн ирээд нүцгэн буцна. Яг энэ хорвоо дэлхий дээр ирж байхдаа яг юуны төлөө амьдраад авах учраас гээч гэсэн байдаг. Энэ болохоор одоо тий 35 жилийн сулгаагаар хүн төрлөختөн судлаад гаргаад ирчихсэн байна. Дэлхий дээрх 8 дээр бомны 5 дээр бом хүн нь сэтгэлийн гүн стресс депресс ядаргаанд орчихсан бүр амиа орлох залттай байна гэсэн юм судалгаа гаргаад ирсэн. Тэгэхээр яагаад хүн төрлөختөө амиа орлоод байна? Яагаад ингэж өөрийгөө устгаж өгөөлгоод байна вэ гэхлээр нүүн хитрхи материалын зүйлийн төлөө хүн хандан зүтгэсээр хагаад бид нар өөрсдөө хайцсан байгаа. Зүрх сэтгэлийн боловсрол хүнээр хайрлуулах, хүнийг хайрлах, магтах, өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө ирч хүч энергийг дүүргэх гих мэдчихсэн зүйлсүүдээ мартчихад байгаа юм. Тэгэхээр одоо яг ямар 90-100-д бид нар амьдраад байгаа вэ гэвэл материалын 90-100, энэ сошиал медиа энэ одоо энэ онлайн 90-100 одоо төгсгөл болоод бүр ингээ хагж шít тийм ээ бид нар өнөөдөр ингээ гар утсаараа өөрийнхөө үссэн бараа материалыг захиалаад авчих боломжтой. Ямар ч барилгыг бид нар тэ робот юугаар одоо тэр ажил дээр дөвдгөр хуцгалаар одоо ингээд бий болгох боломжтой цаг хугацаанд бид нар амьдарч шít. Тэгэхээр бүх юм хагцсан. Тэнгүүд хүн төрлөختөө уйдаж эхэлнэ зү. Тэ юуны төлөө амьдраад байгаа утга учраа олохоо болчихж байгаа байхгүй юу? Төрөлдөж чинь. Төрөлдөж чинь. Тэнгүүд хүн юунаас ирч хүч энерги авдаг вэ? Зорилгоос уу? Зорилго. Тэ дээрэс нь би чадна гэдэг итгэл үнэмшлээс ирч хүч авдаг гэдэг. Чи чаднаа. Тэ чи мундаг, чи лаг. Тэгэхээр энэ ирч хүчийг бид нар хаанаас хайж явна гэхлээр ерөөсөл хүн хоорондын харилцаанаас бий болждаг. Тэгэхээр хүн хоорондын харилцаа гэхлээр ерөөсөө сэтгэлээс сэтгэл, зүрхнээс зүрхэнд бид нар ингээ харцнаас харцанд тэгээ чи ямар гоё харагдчихна, чи өстой айгу мундаг юмаа, чи чаднаа, чиний зорилго биелсэн байна гэж харж ийн гэдэг хүн төрлөختөн би биэндээ урам зориг өгөх гэж, итгэл найдвар өгөх гэж хүн тусалах гэж ирсэн байгаа. Хүн гэдэг чинь өөрөө сүргийн амьтан. Тэгэхээр бид нар ерөөсөө харилцаанаас харилцааны хооронд амьдарч идэг, тэрнээс ирч хүч авч идэг. Тэгэхээр энийг бид нар орхитуулсан байгаа. Яг л нэг зомби, яг л нэг харааданлаг шин чанар ерөөсөө хүний ингээд ярилцах хэрэгцээ, ярих хэрэгцээ, сонсох хэрэгцээ, хөгжих хэрэгцээ, нөлөөлөх хэрэгцээ, манлайлах хэрэгцээ тэр бүгд маань байхгүй болчиход байгаа. Бүр ажлын боол болсон, компани боол алдсан тий мөнгөний төлөө, эд баялагын төлөө ингээд зүтгэсээр хагаад өөрийгөө эзэн зүрх сэтгэл байхаа болчихсон байна. Тэгэхээр нэг одоо ингээд техник технологийн 90-100 дуусаад бомбын 900 ирж байгаа байхгүй юу? Одоо ингээд команд ертөнц, команд хүн, команд хууль хүртэлх гарч ирж байна тийм ээ. Одоо энерги ирч хүч гэж яг юу юм бэ? Тэ хүн яг яавал аз жаргалтай амар амгалын тэ амьдрах юм бэ гэдгийг одоо хүн төрлөختөд судлаад эхэлж байгаа байхгүй юу? Тэнгүүд яавал аз жаргалтай амьдрах юм бэ гэхлээр хүн өөрийнхөө генератор буюу өөрийнхөө ирч хүчийг дүүргдэг байгаа байхгүй юу? Оюунаар оюугаан гэдэг зүйл болохоор хүний сэтгэлийн боловсролыг хөгөлж өгдөг байдаг. Сэтгэлийн боловсролыг хөгөлж өгдөг. Тэгэхээр энэ оюун ухааны тасгалжуулалт гэдэг маань болохоор юу вэ гэвэл хүн биш тэ өнөөдөр эзэн өглөө эзэн хоолоо мартдаггүй. За өглөө эзэн хоолоо жоохон санаж магадгүй. За өчигдөр эзэн 7 өдрийн өмнө эзэн хоолоо бид нар сандгүй шүү дээ тийм ээ. Яг өчигдөр би юу гэж хэллээ гэдгээ мартчихдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүний тарих гэдэг ч өөрөө тийм мартамхай тэнэг хэрэгтэн байдаг. Тэгэхээр энэ одоо тарих гэдэг зүйл маань болохоор өнгөрсөн одоо ирээдүйг ялгаж салгаж чаддаггүй юмыг яг одоо цаг дээр байгаа нь хүлээн зөвшөөрөх ийм хуулийн захирагдаж амьдардаг байхгүй юу? Ажилдаг. Тэгэхээр бид нар өдөр болгон оюунаа тасгалжуулснараа нөө ирч хүч энерги гэдэг зүйлийг өөртөө бий болгож байна л да. Тэгэхээр оюуны тасгалжуулалт гэдэг энэ зүйл маань яг юу хэлээд байгаа вэ гэвэл оюуны 8 дадлыг өдөр болгон хийнэ гэсэн үг.
хийн. Энэ оюуны 8 дадлт нь болохоор 35 жил хүн төрлөختөн судлаад шилдэг 100 дадал гаргаж ирээд тэндээсээ шигшээд 64 болоход за 64 дадлыг одоо өдөрт нэг дадлыг хийхлээр чинь одоо юу болж байна? Баг 2 сар хичээлэх гээд байгаа. Тэгэхээр тэрийг бүр шигшсээр хагаад шилдэг 8 дадал болгочихж байгаа. Тэнгүүд энэ 8 дадлыг хүн төрлөختөн өдөр болгон дадалжуулаад амьдралдаа хэрэгжүүлээд үйлдэл болгоод аваад байх юм бол бидний нөх хүсээд байгаа амар амгалан гэдэг зүйл чинь бий болчиход байгаа. Тэгэд энэ 8 дадлыг одоо цухас дурдах юм бол тийм ээ 200 нэмсгэлэл сөрөг бодлоо удирдах эрзэнтэй тасгал харизм тийм ээ харизм гэдэг маань бол хэний ч өмнө өөдөөс хараад өөрийнхөө хүссэн үгээ хэлж сурах тийм ээ биеийн хилэмжээ нуруугаан цэглээд авч явах гэдэг мэдчлэн. За тэгээд усаар эрүүлж цэхий гэдэг тасгал. Шиг нь ус уух хэлж байна тийм. Үгүй. Ус энийг болохоор сургалтын дээр зааж өгдөг. Гэхдээ ус гэдэг зүйл амьтаа гэдгийг Японы эрдэмтэд судлаа гаргаад ирсэн. Усыг бид нар өнөөдөр яаж ашиглах юм? Тэ хүний биеийн 70-80% ус байдаг штэ. Тэ их дэлхийн 80% ус байдаг штэ. Тийм ээ. Тэгэхээр энэ ус гэдэг зүйл чинь өөрөө амьд бие организмыг ганцхан тэтгдэг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр усаар бид нар яаж өнөөдөр эрүүлж хийх гэдгийг зааж өгдөг тий. За дараагийн тасгал маань болохоор сөрөг сэтгэл хөдлөлөө удирдах. Уураа удирдах чадахгүй хүн яг араадан болно үстэй. Өөргөө сэтгэлийн одоо тэр одоо хөдлөлийг удирдах чадахгүй бол тэг хүн байгаад яах юм бэ тийм үстэй. Хүн амьднаас юугаар ялгаад оюуханаар ялгаад үстэй. Тэгэхээр энэ оюуханыг бид нар өнөөдөр одоо өөрөө захирч сурах хэрэгтэй байгаа. Өөрөө захирч. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөл уураа удирдах, эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлөө удирдах. За дараагийнх нь болохоор Ауди тренинг гэдэг тасгал байдаг. За. Ауди тренинг гэдэг тасгал маань болохоор юу вэ гэвэл ирээдүйд болох зүйлийг одоо болцсон байгаа цаг дээр ихтгэл үнэмшлийг бий болгодог гэсэн үг. Тийм бол ирээдүйд болох зүйлийг одоо болцсон байгаа цаг дээр үргэлж ингээл худал үгийг 1000 тавдагд үнэн болдог гэдэг шиг яг тэр өөрийнхөө зориг мөрөлийг хараад те би болцсон байна, би ингэсэн байна, би ийм амжилтанд хүрсэн байна гэд хэлээд байх юм бол тархит хүний төлөө ажиллаж эхэлдэг байхгүй. Тэгэхээр энийг бас тасгалжуулалтаараа бас зааж өгдөг хүн төрлөختөнд. За дараагийн тасгал маань бол сөрөг мэдээлэлээс өөрийгөө хамгаалах. Одоо энэ сошиал ертөнцийн онлайн ертөнц гэж мэдээллийн 90-100-д бид өнөөдөр амьдарч штэ. Хахаж штэ бүр. Яагаад энийг ингээл үзэл хүний амьдралд оролцоод ингээл яваад байгаа юм бэ? Тэгэхээр хүн дунджаар ингээд 15-аас дээш сөрөг мэдээлэл сонсох юм бол хүний энерги шууд ундаг. Шууд хасаг руу ордог байхгүй юу? Яана тэр тэгчих, яана тэр дэлбэрэл болчих, яана энэ хүүхд өөрийгөө амиа орлчих, яана энэ ингээд салчих гэл те. Тэгэхээр энэ сөрөг мэдээллийг болохоор энэ одоо энэ хүн төрлөختний ертөнцийн дээр материалын зүйлээр жишх юм бол хогон хоол гэсэн үг байхгүй юу? Хогон хоол. Пүнкерт одоо он удаан жил хадгалагдсан хогон хоолыг бид нар идэж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ хогон хоолыг бид нар идэх юм бол яг та хордон эзтэй. Хордоо таны энерги чинь сөрөг болно шүү дээ. Сөрөг энерги таталцдаг. Эерэг энерги таталцдаг. Тэгээд нөгөө нэг сөрөг энергигээр хооллоод байгаа хүн бусдад сөрөг энергийг түгэн эзтэй. Өөрөө хордсон бусдад төр бөөлж гинэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ зориг мөрөөдөлгүйг нь л ер нь бол энэ сөрөг мэдээлэл давтаал, гуниал, гутраал те ингээл сөрөг мэдээлэлээс өөрийгөө энэ мэдээллийн хоороноос яаж аврах вэ гэдэг юм дадлыг өөртөө бий болгоно. За 8 дахь дадал юу вэ? 8 дахь нь болохоор эрхэм зориг. Та яг юуны төлөө амьдралаа? Таны амьдралын эрхэм зориг юу юм бэ? Та энэ хороодлыг дээр яах гэж ирсэн юм бэ? Тэ? Та юу н хідэн хүнд аз жаргал түгээсэн бэ гэдэг ийм асуултуудыг өөрөөсөө асуудаг байхгүй юу? Тэгээ би яг энэ эрхэм зориг гэдэг хичээл дээр маш их уйлсан. Би яг юуны төлөө амьдралаа? Би ерөөсө бусдын бодлын боол болсон амьдралсан юм биш үү? Өөрийн гэсэн бодол байхгүй. Хин намайг юу гэж хэлэх бол, хин намайг шоолох бол, хин намайг ингээд хөгжлийн бэрхшээлтэй гэж бодох бол гих мэдчлэн ерөөсө бусдын бодлын боол болсон. Би ямар харагдаж байгаа бол дандаа гадаад үзмжиндээ анхаардаг. Дотоод зүрх сэтгэл нь хов хоосон болчихсон, өөрлөгөө өнгийсэн байхгүй. Тэгэхэд би өөрөө ингээд дотроо өвчгсөн, гаднаа гэлэнцэг, дотроо паланцэг хүн явчихснаагаа анзаарсан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө аз жаргал амар амгалан гэдэг чинь ерөөсөө дотоод зүрх сэтгэлдээ бид нар бодлоо удирдаад, инээмсэглээд, харизма аваад
уураа удирдаад тэ зориг мөрөглийнхаа төлөө тууштай алхам ийгээд сөрөг мэдээлэлээс өөрийгөө хамгаалаад тэрхэн зорилгоо ухамсарлаа сурчих юм бол бид нар өнөөдөр хүн байх утга учир олцоод байгаа. Хүн байх утга учир гэдэг яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ арт иргэд энэ дээд дэлхийн 8 тэрбум хүний 5 тэрбум хүн нь юуны төлөө амьдраад байгаа утга учир алдсан байгаа. Мөнгөний төлөө, эд хөрөнгөний төлөө, тэ байрны төлөө, машины төлөө, ипотекийн зээлээ олохын төлөө, хоол олж идэх төлөө нөгөө хархны торгонд орчод байгаа гэсэн үг байна. Өглөөсөө л ажиллаа, мөнгө оллоо, за ингээ өмтлөө, тэ өглөөсөө л ажиллаа. Тэгэл хүний боол болоод ингээл амьдарч байгаа байхгүй. Эний үүнээс илүү чадахгүй гэж юу? Чадна шүү дээ, тийм үстэй. Таашаа яриндэ гэж хэлж байна лээ те. Би бол одоо хүний амаар амьдэрдэг байсан байна. Хүн юу гэж хэлнэ тэрнийх нь саанд нь оролцол готраа яваад гэсэн гэж шүү дээ те. Одоо ер нь нийтлэгээр ер нь за нас цагаач яг ер нь ихэнх хүмүүс бас яг энэ талтай байгаад тах шиг байна те. Тэгэхээр та сая хэллээ шүү дээ. За өмнө юм байсан. Би одоо юм боллоо. Оюуны дасгалжуулалаар хэр энд одоо багцаагаар та хэдэн хугацааны хооронд ингэж хөрөв. Одоо чинь жилээр ирүүлчих гэдэг юм уу те. Яг 3 жилийн өмнө за 3 жил арай хүрээгүй юм байна. Нэг жил 8 сарын өмнө юм байна. Яг энэ оюуны дасгалжуулалтаараа яг хөргөө олж авчихсан. Яг ингээд нөө сургалтанд суугаад яг ингээ өөрлөгөө өнгөдөг байхгүй юу. Ингээл тасгалыг үйлдэл хийгээл те. Манай сургалтаар бусад сургалттай лайв коуч, амьдралын коуч, одоо юу гэдэг ментор, коуч эдрээс юугаараа ялгаатай гэвэл би өөрийнхөө коуч юм байна гэдгийг олоо мэдчихдэг байхгүй юу. Хин нэг нь найдахаас илүүтэйгээр өөртөө тэр найдах хэрэгтэй байна гэдгийг олоод мэдчихсэн. Тэгээд өдөр болгон оюунаа дасгалжуулаад би өнөөдөр өөрийгөө бий болгож байгаа. Анх бол маш хэцүү байсан л та. Сошиалаар гарч ирээд л те ингээл мэдрэл муутай юм уу яаж яриад байгаа ингээл те. Би чи ярьж чаддаг байсан гэд тэгсэн штэ. Тэгэд би өдөр болгон ярьсаар хагаад энэ ярихуучаад бүрээ хөгжүүлсэн байхгүй юу. Тэгэхээр нөө чамд хэрвээ асуудал байвал өдөр болгон дээр асуудалтайгаа нүүр тулаа гэдэг үг л намайг ер нь бол маш их сэргээсэн. Тэгээд яг энэ 3 жилийн өмнө энэ оюуны 8 дадлаг гэдэг нь сургалтанд суугаад бол яг өөр өрлөг өнгөсөн байхгүй би хийн. Сэрдэн гэж яг хийн бэ тэ. Ямар сөрөг бодол боддог юм. Тэ. Яагаад инээмсэглэдэг хүн юм? Яагаад ингээ гунж готраад яваад идэх юм? Зориг байна уу гэхээр ямар зориггүй байсан. Зүгээр л нэг өнөө маргаших хоолыг олж идэх гэж л явж исэн байгаа. За та бол одоо яг энэ багшлах юуны сертификат гэлээ одоо явах гэж байгаа юм шүү дээ. Олон оюуны дасгалжуулагчийн үүсгэн байгуулалт гэсэн. Winners Academy үүсгэн байгуулалт. Winners Academy. Тэгэхээр нөө нэг асуух чинь та бол одоо ингээд өөрийн гэсэн шавнартай болоод ингээд хүмүүс зааж сургаад явж байна те одоо. Энэ юуг одоо эндээсээ ер нь юу гэдэг миний асуух асуулгаар хүмүүст ингээд нэг заагаад тэр нь үр дүн гаргахаар ямар баяр байсан мэдэрч байна те. Гоё асуулт байна. Яг би яг нэг ингээд шавнар маань ингээд нүдэн дээр өршлөгдөөд ирэн штэ тэнгүүд би яг юу гэж боддог ямар их хүч авдаг вэ гэвэл би хүн байх утга учраа биелүүлж байгаа юм байна гэдгийг олж мэддэг олж хардаг. Ягаад гэвэл штэ хүн энэ хороолгын дээр яах гэж ирсэн бэ гэж сайн асуусан штэ. Тэгэхээр бид нар биендээ туслах гэж ирсэн баггүй юу? Туслах гэж ирэхдээ бид нар медралыг баялагаар туслуул яах вэ? Тэрүүхэн тэр өдөртөө л тусгаална шүү дээ. Аягны өдөртөө гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр би болохоор оюун санааны хувьд тийм ээ, оюун ухааны хувьд тэр хүний бүр амьдралыг нь босгоод ирж байгаа юм. Бүр амьдралыг нь өөрийнхөө хөдөлгөч хүчийг нь ойлгуул. Тий ойлгуулад энэ оюуны 8 дадлыг маа гэд өгч хурж тэр хүн ч өөрөөрөө дасгалжуулаад аавд явах чадaltaй болчихж байгаа. Тэгэхээр тасаа 8 дадлаг гэж ярьж л одоо чинь хүн бол ер нь хүний тарих бол хүн залхуу амьд шүү дээ. Амьд 50 байхыг боддог. Тэр 8 дадлыг одоо чинь хамгийн ихнийх нь өдөрт 200 удаа инэмсэл. Тэр бол надад амар гой санагдлаа. Би ч одоо өдөрт 10 хүрэхгүй инэмсэлж байна гэж яаж нэг 50 инээсэлдэг бол идэж чуханы бодож байгаа шиг би дотроо. Тэгэхээр энэ дадлыг хүмүүс суулгахыг бол шууд ингэ за ийм гэлчихвэл хүн угаасаа тэгээд маргааш нь өдөр мартал хэрэгжүүлэхгүй шүү дээ. Яг дадал болгон тогтмол одоо энийг те өдөртөм хийдэг болоход ер нь хэдийгээр хугацаа ордгийг хүмүүсийг ер нь яаж дасгалжуулж энийг ингэж байнгын суулгаж юм хүний өөрт нь. Тухайн өдрөө ингээд даалгар өгчин за ингээд 200 удаа энийгээрээ гэдэг маргааш нь үр дүнгээ ярьдаг байхгүй. Тэгээ яг ингээд сургуулийн хугацаа бол яг 10 хоног байдаг. Тэгээ яг энэ 10 хоногийн дотор 200 нэмсгэлээ 10 удаа
200 дагаар хийнэ гэсэн үг байхгүй. Тэгээд цаашдаа тэгээд цаашаа өөрөө өргөжлүүлээд аваад явахгүй юу гэдгээ өөрөө мэднэ. Тэгээд яг тэр тугаан өдрөө бол яаж тэрийг дадлал болгож байна гэвэл миний нэг арга орлоод цаасан дээр 1-200 удаа ингээд чигсаага бичдэг байхгүй. Чигсаага бичиж чинь тэнгүүд ингээд нэг удаа чин сэтгэлээсээ инээмсэглийг 45 секундээр тооцдог. 45. Тийм үү. Тэнгүүд 45 секундээр 200 удаа тэр дадлыг ин гэхэлэр бал зууж болж чинь тий. Ямар ч зүйл шүдэ гаргаад ингээл байж байгаа нь шүү дээ 45 секунд ингээд яж байгаа нь шүү дээ. Тэнгүүд тэрний өөрөө ингээд дадал болдог байхгүй юу? Дадал. Тэгэхээр нэг өдөрт 200 удаа ин гэхэлэр чинь тий. Байнга л одоо хийх шаардлагатай болчиход байгаа. Тэгээдээс нэг гэдэг тэр тадлыг бас айгу хийдэг. Чимээ гаргаж инээх айгу тийм сайн байдаг. Тэр нэг насан турсан хүн өдөр дунджаар 15-аас 20 удаа нэмсгэлдэг. Хүүхэд дунджаар өдөр 400-аас 500 удаа нэмсгэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нэг инээвэл залууж байна. Инээвэлтэй юу яа ирч хүч нэмэгдэн. Инээвэл одоо ингээд 10 насаар залууж ингээл бид нар мэддэг хэрнээ ерөөсөө амьдрал дээр инээдэг байгаад байхгүй. Нэг ярваагаал гунийн гурвалжинтай хөмсгөө зангидсан явдаг. Тэгэхээр инээмсэглэл гэдэг зүйл маань өөр маш өндөр одоо маш их шоколад эзэн дээр 80 мянган нүд шоколад эзэндээ тэнцвүү тийм адреналин тэ гормон ялгаруулж идэг охин шүү дээ. Тэгэхээр энэ инээмсэглэл гэдэг зүйл ерөөсөө тархийг хуурж идэг. Таныг ингээл шүдэ гаргаал тэ ингээл инээмсэглэл ингээ хоёр хацар ингээ дээшээ өргөгдөх төдий тарих хууртаж эхэлж байдаг байхгүй. Миний эзэн өнөөдөр жаргалтай байна. Миний эзэн өнөөдөр ингээ баяртай байна. Эзэнт маань гоё зүйл тохиолдсон байна гэд ингээ тарих хууртаж эхлэнгүүт ягаад ч юм ингээ цаанаас ингээ ирч хүч энерги ингээ нөхөгдөж идэг байхгүй. Тэгэхээр эерэг энергийг бид нар өөртөө бий болгох гээд хүн гэдэг чинь өөрөө ирч хүчний генератор шүү дээ. За. Өөрөөхөө яг энэ мэтчлэн нөгөө бусд одоо үлдсэн 7 тасгалыг ингээл даалгавар өгөөл явд юм биш үү? Тий өдрөөр нэг даалгавар гэж байгаа тэр хүн яг өөртөө хоногшуул суулгах нэ. Тий. За инээ дээр бүгд жишээ авч бас нэлээд дэлгэрэнгүй ярьлаа. Зөвхөн нэг дасгал дээр шүү дээ. Инээд ингэдэг бүх баримтуудын сонслоо. Тэнгүүд одоо миний дараагийн асуух зүйлэхээр таасаа дөрөв ярианд хэлсэн тийм хүн хоорондын бүхэл зовлон бол харилцаа байдаг. Тийм харилцаанаас хүн зовж ирнэ. Тэгэхээр одоо энэ бид бүхэн мэдээллийн 900-д мэдээллийн хог шаарн дээр ингээд тархиман живж яад гэж би ойлголоо. Юу тийм л байгаа л да. Тэгэнгүүт одоо ингээд ихэнх одоо бид нарын залуу хөвч гэдэг юм уу. За ер нь үеийнхэн ч гэдэг юм уу. Ер нь ингээд хамгийн муу мөдөө хамгийн одоо хэвлэл мэдээллийн байгууллагын гол зорилго бол хурдтай мэдээг хүргэх тэр жоохон сөрөг мэдээлэл хүргэх нь айгүйх түгдэн шүү дээ амархнаар тийм. Тэгээ энийг бид нар олж хүсээгүй зүгээр скрол хийж байгаа буцаа хэлж чадгаад тэнгүүд яаж одоо энэс зайлсхийх нь одоо юу гэдэг тийм уцаа зарим нь хаалттай биш тийм ер нь энгийн ямар аргууд ий тийм одоо сөрөг мэдээлэлээс өөрийгөө холдуулах дархлаас авах гэдэг юм үү тийм та жишээлж өгвөл тэр нон дасгал хичээлэл орчих гээд байна л да. Ярих уу те. За яриа. Өөсөө нэг ч хэсэг хүн мэдээд авчвал хэрэгтэй шүү дээ. За ерөнхийдөө бол одоо ингээд те бид нар ингээд хүн гэдэг чинь өөрөө те энерги босоо энергитэй байдаг. Биеийн одоо 7 чакра гэж сонсч байсан уу? Одоо сансараг төргуугаасаа бид нар зулаагаараа энерги авдаг, байглаасаа бид нар энерги авдаг. Хүн гэдэг чинь эерэг энергитэй байдаг, хэвгүй эерэг энерги. За тэгэхээр нөгөө хүн хооронд энерги солилцчихэдэг хэвгүй хүн хооронд энерги солилцчихэдэг. Нүднээс нүдэнд, харснаас харсанд, үгнээс үгэнд, сэтгэлээс сэтгэлд, үйлдээс үйлдэл бид нар энерги солилцчихэдэг. Тэнгүүд тэр мэдээллийн одоо хор мэдээллийн 900 гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар одоо утаснасаа энерги аваад эхэлж байгааз компьютернаас утаснаас тий одоо янз бүрийн одоо тэр мэдээлэл сонсож байгаа зүйлээсээ. Тэгэхээр энэ мэдээллийн одоо 7 дахь тасгалаа уг нь өмнөх тасгалуудаа хийж 7 дахь тасгалаа хийдэг хэвгүй хоорондоо гинжин холбоотой уг нь. Гэтэ яг ойлгох үүднээс бас амархан байдлаар хэлжээ тий. За тэгэхээр энэ мэдээлэл тэ миний зорилгод нөлөөлж байна уу гэдэг тэр одоо асуулт өөрөөсөө асууна. Яг нөлөөлөхгүй дээ миний зорилгод нөлөөлөхгүй надад ашиггүй байгаа бол тэрийг зүгээр л хайчих хэрэгтэй. Бага нь хүлэн зөвшөөрөөл зүгээр өөртөө шингээж авахгүйгээр зүгээр тоохгүй л байж хэрэгтэй байдаг. Зөв. Тэгээд яг энэ сөрөг мэдээлэл би сая гэсэн тийм ээ. Яг л нөө пүнкер дутцсан хогон хоол гэсэн үг болох. Тэгээд та тэр хогон хоолыг
өөрөө идэх юм бол өөрөө хордно. За өөрөө хордоод яг нөхөртөө очиод нөхөж тэгсэн бил ингэсэн билээ гэл те. Нөхрийнхээ ам руу гэр бүлийнхээ ам руу ингээд хогон хоолой жихэд байгаа байхгүй нэг бөөлжсөө. Айгу бэлэр те ингээд муухай те нэг ой танд ногтлон зааж байгаа учраас нэг тийм материалыг 900-тай жишгээс өөр аргагүй бодлоо. Тэнгүүд ингээд бөөлжсөө тэр хүний ам руу жихэд байгаа байхгүй. Нөөч тэгчтэй салчиж нөгөө хоёр ч салчиж гээл те. Сонсхийг хүсгүй байхад тэр хүн ингээд тэр хүн рүү бүр хүсээгүй тэр хогон хоолой жихэд байгаа. Тэгэхээр одоо тийм цаг хугацааг одоо болох хэрэгтэй. Хүн одоо ингээ 15-аас дээш сөрөг мэдээ сонсох юм бол 15 минутаас дээш сөрөг мэдээ сонсох юм бол ирчүүч энерги болдог. За тэгээд мэдээлэлээс гадна тий дуу байна, кино байна. Хүчрхийлэл авсан. Тий одоо ингээд YouTube-ийн контентууд байна. Одоо Baby Shark гэхэл одоо YouTube дээр маш олон төрлөө шүү дээ. Нэг эдсэн ингээд хорлсон тий. Тэг манай Монгол ус яагаад ингээл гинт амир ингээл сүүлрэл араа тавилт ингээл би нэг ялан дийлэх гэл ингээл ухаан хатан зүтгэл лигт хөрөнгөний төлөө ухаан хатан зүтгэл тэг ингээл яваад байгаа гэсэн чинь нөгөө Солонгос киноноос бол батагаад байгаа байхгүй. Солонгос кино солонгос сериал гинт ингээл гарч ирээл тэг үнжээ гэл маш олон солонгос кино гарснаас болоод манай монголчууд ер нь нэг оюуны дөрөлт ер нь тарих угаалт гэж ярьд юм л та. Тарих угаалт бий болчихж байгаа. Өмнө нь тийм байгаагүй шүү дээ. Тэгэхээр энэ мэдээллийн хор бол бид нар тгийж амин нөлөөлдөг байх нь шүү дээ. Сайн таны яриа солонгос кинон дээр үндэслээ дахиад асууж байгаа. Одоо ингэ гимтэргийн подкаст гэдэг зүйл аявих байгаа жишээ нь тийм. Тэгэнгүүт тэр чи одоо подкаст юм чинь цаг маа гэртэл үргэлжилж байгаа шүү дээ. Тэнгүүт нэг цаг одоо гимтэргийн тухай сонсоход тэр хүний тарих яг энэ сайн ярьсантай адилхан зүйл болж хуурах уу? Тийм шүү дээ. Тэр чинь бас тарих угаалт шүү дээ. Одоо ингээ хүний хоёр мөрөн дээр бурхан чөтгөр эрэг сөрөг энерги гэж байд юм байна л да. Хүн эрэг сөрөг энергийн туйланд ингээд балансалж одоо тэнцвэртэй амьдрах хэрэгтэй байдаг юм байна л да. Тэнгүүд хүний ингээ сөргийн л хооллоод байх юм бол сөрөг мэдээлэлээр сөргийн л хооллоод байх юм бол хүн энэ боломжтой юм биш үү гэд ингээд тарих нь одоо түүний төлөө ажиллаж эхэлдэг байхгүй. Тэнгүүд гимтэргийн золиос болчих магадгүй байгаа байхгүй өөрөө. Одоо ингээд гимтэрийг ингээд баян сонсоод тэр чинь ингээд яана тэгсэн биш ингэсэн биш тэгэл тархин түүний төлөө ажиллаад байгаа зү. Одоо аудит тренинг гэдэг дасгалтай бас ингээд ойролцоо олцоод байгаа байхгүй. Тэнгүүд хүн юу сонсно түүнийг авдаг. Евро фокуслын тэнд томордог байхгүй. Ерөөсөө фокус хагаад байгаа. Фокус. Тэгэхээр гимтэрхийн подкаст өдөр болгон сонсоод айц хүүцтэй ингээд амьдрах хуу эсвэл өөргөө хөгжүүлээд эрэг энерги нь өөргөө дүргэж амьдрах хуу гэдэг чинь айгүй чухал байна. За ер нь тэгээд үзэж байгаа сонсож байгаа нь л яг хамаарх юм байна. За одоо би бас их олон юм сонслоо сая таны ярианаас юм байна хүн өөрийгөө олох хэрэгтэй. Тэнгүүтээ дараагийн нь болохоор бүх юм бэлэн байна те. Түрүү би бас дурдчихсан. Сайхан хангалуун те. Хоолон бүх юмтай байна. Хуучин бол дээр үт юм байгаагүй ш бид нар алдан тэмцэлжээж амьдэрдэг тийм. Тийм нийгэм байсан. Одоо болохоор бүх юм яаж эрэгтэн хооллохгүй гэсэн гараад дэлгүүр авч бүх юм бэлэн те. Бүх дэлгүүрүүд нь тэр шиг ийм нөхцөлд байж байгаа мөртлөө амьдрал утахгүй байна гэж ярьдаг хүмүүс нэлийн байгаад байдаг. Тэгээ тэрний ялангуяа бас бүр залуу үе руугаа хэлбигээд их байгаад байдаг тий. Одоо бидний үеийн ч бол сайхан зодуулж өссөн шүү дээ. Зүгээр алганы амталтай тэрэн шиг ингээд юу гэдэг тий. Баргийн юм дээр ингээд нэг жоохон сэтгэл нь ингээд сэтгэл санаа нь тогтохгүй жоохон салхи байхад ийшээ наагаал ийшээ явахад ийшээ очдөг тий. Амьдрал утахгүй байна гэж ярьж бүгд бэлмэр. Тэгэнгүүт таны ярианс би саялахдаа энэний гол зорилго нь өөрийнхөө овчрыг олох юм байна гэдэг тийм. Тэгвэл хүмүүс за би өөрийгөө олох юм байна гэнгүүтээ яг юу их алхмаа мэддэггүй тийм. Тэгвэл энийг та энгийнээр гоё тайлбарж өгöd. Одоо чинь зарим хүмүүс заавал одоо 8 дасгалж хийх хэрэгтэй юм өдрийг нь л дээ. Гэтэ нэг очийг насаах гэдэг ш. Тэр юу хэрэгтэй юм бол. Хамгийн ихний одоо өөрлөгөө өнгийг шалтгаан гэх юм бол одоо ингээд та ингээд үнний чинь хэлэхээр ингээд дүрс гэл уурч өгөрж гинөө. Тэ. Арчаагүй цаа гэж хэлэхээр ингээд уурч үрж гинөө те. Би тийм биш. Юу яриад байгаа ингээл те. Автоматар хамгаалтай. Тэ өөрийгөө хамгаалах гэдагаз тэрнээс ч эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр хамгийн сул одоо хамгийн том одоо өөрлөгөө өнгөх бол хамгийн сул талыг хүлээн зөвшөөрөхдөг. Сул талыг хүлээн зөвшөөрсөн хүн суралцаж эхэлдэг байхгүй юу.
Сул талаа хүлээн зөвшөөрсөн. Би ямар арчаагүй юм бэ? Би уураа удирдах чадахгүй штэ. Би ягаад ингэж бархираад ингэж хайртад удын хүмүүс рүү ингэж арслан барс шиг цаган гаргаад байгаа юм бол ягаад би хүүхдээ зодоод байгаа юм бол гэх мэтчлэн ягаад би өглөөрт босч чадахгүй ингэ арчаагүй царайлаад байгаа юм бол ягаад би ингэж өөрийгөө хөгжүүлэхгүй байгаа юм бол гэдэг тэр арчаагүй цантаа хаалцчихэж хүн юм тэгээд өөрөө өөрийгөө ихлэд хүлээн зөвшөөрж хинж биш юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт хүн хөгжиж эхэлдэг байхгүй. Би уусаа мундаг би уусаа лаг гэлтэй. Тийм бол хүн тэгэл ер нь тэгэл доошоо унаж эхэлчихдэг. Ер нь бол юм би уусаа мундаг гэдэг тэр эго хүнийг дандаа хойш нь татчихдаг. Бүр хит давуулан хүлээдэж шүү дээ, тий. Зүг. Тийм. Би одоо угаасаа сайхан амьдарч л байгаа юм чинь гээл те зарим хүмүүс бас тэгж бодож илаа л те дутдаг гацдах зүйл алга те мөнгө нөө байна байр нөө байна үр хүүхдүүд минь сайхан амьдарч гинөө амьдарч гин те тэгэхээр энэ чинь нэг ертөнцийн 3 хууль гэж байдаг л да. Тэгээ юмыг ингээ байгаар нь хүлээн зөвшөөрөх хууль тасралтгүй үргэлжлэх оюун ухааны хууль тэгээ дээрэс нь өгөх авахын хууль гэж байдаг. Юу тарин түүнийг аавна гэж бид нар мэдэн штэ те юу өгөн түүнийг аавна те. Тэгэхээр бусдад одоо тусалж ээж бусдад сайхан зүйлийг түгэж буцаад таны амьдрал сайжирдаг байхгүй. Тэнгүүд бид нар би л болж ивэл бусд нь яав гэдэг тийм амжихан үзэл бодол ерөөсөө те таны удмыг таны үр хүүхдүүдийг болвол ингээд үүлийн өврээр чинь одоо ингээд буцаад тэр үр хүүхдүүд чинь очдог. Хувиажсэн зан хизээч хүнийг амжилтанд хүргədэггүй хизээч хүнийг амар амгалан анз жаргалтай байлгадаггүй ер нь бол ерөөсөө л хүн чинь нийгмийн амьтан бид нар өгж авалцж ижил бид нар өнөөдөр харилцаанд орж ижил те сайхан энерги түгэж ижил буцаад таны амьдрал чинь сайжирна гэдгийг л ойлгочих хэрэгтэй хамгийн энгийгээр тэгэхээр хувиажсэн нун ганцаараа эзэг гахаа таргалдаггүй гэдэг шиг тэгээ бид нар ерөөсөө бий л болж байл гэдэг тэр үзэл бодлоос тэр оюуны хоосоллоос бид нар өнөөдөр гарахгүй бол манай улс их орон ерөөсөө хөгжихгүй байдаг. За, ер нь бол ингээд нийт хүн ард иргэд ихэнхийн жоохон иймэрхүү сэтгэл готролтой хувь хичээсэн байж тарах гэдэг шүү дээ. Одоо тэгвэл улс маань юм байгаа гэж үзэх юм бол тий. Сая би таньс өөрийнхөө дутагдлаа талыг хүлээн зөвшөөрнө гэж ярьлаа тий. Одоо арчаагүй байдлыг эхлээд эсэргүүцэх шүү дээ. Нэрээ тийм биш үуч өөр дөр дүнгэлт хийснээс сайн зүйл дараагийн юм хэлэх нь шүү дээ. Очин тий ихний алах маань. Тэгэнгүүт таас уурын тухай ярьлаа л да. Монголчууд яг ер нь хүн ингээд яагаад уураа зах чадахгүй гэж тий. Тэгээ хамгийн энгийн чинь одоо зам дээр автобус зам талбай дээр машин барьж байгаа. Эндээс ингээд жоох юм болоог багт хүмүүс ингээд шууд уурж эхэлдэг тий. Зам талбай жолоо барьж явах тий. Тэгэхээр энэ angry management гэж англиар ярьдаг тий. Энийг ер нь хамгийн энгийнээр яаж зохицуулах юм бол одоо чинь нэг омогтой хүн байж бол мангар уурдаг юм л уурдаг. Гэхдээ ингээд бас өөрийгөө бас нэг зохицуулмаар штэ. Тэгэхэд яах ёстой юм бол. Бас л оюуны 8 дадал маань л ороод ирж байна л да. Сэтгэл хөдлөө удирдах, бие сэтгэлийг хаяа эзнэн гэдэг дадалтай. Одоо энэ 5 дугаар тасгал ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дадлууд маань хоорондоо уялдаа холбоотой учраас сэтгэл хөдлөө удирдахаа эхлээд эхний 4 дасгалыг үзчихээж дараа нь сэтгэл хөдлөө удирдах гэдэг байгаа байхгүй. Энийг эхлээд инээмсэлж дараа нь сөрөг бодлоо удирдах те. Дараа нь одоо өөрийн гэсэн харизмтай болчих те. Биеийн хилэмжээ аваад сурч. За тэгээд дараа нь өөрөх энергийг усаар цэвэрлэж. За тэгээд дараа нь уураа удирдахаа гэсэн ийм дараалал явдаг байхгүй. За тэгэхээр уураа удирдах тасгал маань болохоор ерөөсөө л гэлхүү ингээд нэг баруун тарих зүүн тарих гэж хоёр янзын тарих байдаг байхгүй юу? Баруун тарих зүүн тарих. За зарим нь бол хөлгөө удирдаг тарих гэл те. Амигдалаа гэл зөндөө юмнууд байгаа л да хүний тарих дотор. За тэгэхээр нэг баруун тарих маань болохоор нэг одоо тийм гой сайхан зүйл мэдрэмжийн тархидаг. Мэдрэмж. Одоо тэ харах, үнэрлэх, сонсох, тэ гаднаас ирж байгаа нөлөөллийг шууд баруун тархиараа хүлээж авдаг. За тэгэнгүүт зүүн тархи маань болохоор логик тархидаг. Дүн шинжилгээ, бодох, тэ. Тэгэхээр бид нар өнөөдөр нэг зүүн тархи хөгжүүлэх үгээс болж имийг тунгааж бодож тэ дүн шинжилгээ хийж чадаагүйсээ болж оюуны хоосрол буюу нэг өөрийгөө ялан дийлэх тэр бодох тий би яагаад энэ дээр уурлах болвоо гэдэг тэр бодлыг бодож чадахгүй шууд баруун тархинаас орж ирсэн тэр мэдээллийг шууд баруун тархиараа гаргаж байгаа байхгүй. Хөөе чи юм уу гээл тий тэрэн дээр чинь ганцхан 2 секунд хүлээчгээд юу нь болохгүй байгаа юм бэ?
Тэр чинь ингээд оюуны хоосрол гэж яриад байгаа байхгүй тэр чинь. Юунд болохгүй юм бэ? Юунд болохгүй. Тэгээ юу хүч гээд байгаа боо бүр ингээд би ингээд би ч гэсэн тийм л байсан л та. Ер нь бол тий. Намаа ингээл хүн ингээл хажуунаас чи мэдрэл муудаа тэнийг мангар те эргүү тэнийг хүслийн бэрхшээлтэй өрөөл татахаа гэл хилэнгүүд би шууд уйлал гарч гүгэл би өстө тийм биш гэл ингээл арчаагүй зангаа хүлэн зөвшөөрөхгүй өөрөө хүслийн бэрхшээлтэй хүлэн зөвшөөрөхгүй ингээл явж л байсан үе надад байдаг. Тэгэхээр энийг даван туулах процесс чи ерөөсөө энэ сэтгэл хөдлөө удирдах байгаа байхгүй. Тэгэхээр энийг яаж гэх юм бол дотроо бодох хэрэгтэй. Би энэ дээр уурлах нь зөв буруу юу? Тэ. Яагаад би уурлах болов? Яагаад энийг ингээд хүн хэлээр мал хөлөөрөө яагаад ингээд би ингээд аратан шиг архирч юм? Амьтнлыг шин чанарыг өөртөө бий болгоод байгаа. Хүн амьтнаас юугаар ялгаатай юм бэ? Оюун ухаанаар ялгаатай үстэй. Яагаад бид нар өнөөдөр ингээд оюун ухаангүй оюуны хоосролд орчихсон ингээд аратан шин чанартай би нэг алж чадах гал чи юм уу пепа гэл ингээд энэ чинь өөрөө оюуны хоосрол болчиход байгаа маа. Тэгэхээр тэр логик тархийг бид нар өнөөдөр ажиллуулж чадахгүй байгаад байна. Тэгэхээр энэ логик тархийг бид нар өнөөдөр яаж ажиллах вэ гэхлээр яг энэ 8 дадал дээр зааж өгдөг байхгүй. Хүр дунжих. Хүр дунжих. Хүрдээ. Тий. Тэр нь юу гэж юм? 100-аас 1 хүртэл тоолох. За тэнгууд та ингээл гинт ингээл хажуунаас ч машин ороод орж ирэл таны ингээл мөрөгчлээ шүү дээ тий. Тэнгууд машинаас богол чи юм уу пейпастай нэр чи юм уу замаа жахууд яа тийм аа ингээл хүн хэлээр мал хөлөөр гэж би сая эзэндээ хоорондоо уучраа олцоод угаасаа дайрцсан нэмий байр нүлэн зөвшөөр хууль бас үйлчилж байгаа. Бис ертөнцийн 3 хуулийг хэлсэн шүү дээ. Нэмийг байнь үлээ зөвшөөр. Угаасаа дайрцсан юм чинь угаасаа ингээд мөрөгцсөн юм чинь бид нар 1000 тэрэг өөрчилж чадахгүй шүү дээ. Байнь нэхлийг хүлэн зөвшөөрч. За дараа нь өөрөө өдөртөө сурчих. Гинт ингээд уурлах гал пепа гэж хэлгээд байх юм бол дотор тоолчих. 99 98 96 95 94 93 92 91 тэгээ ингээд бодоод хэлж байгааз. За тэгвэл 9-ийг дуусчил 91 92 18 93-ын хэдэлээ 93-ын 20 ингээд бодоод хэлж байгааз. Тэнгүүд хүний ингээд уур бухимдал намжчихэд. Тэнгүүд бид нар шууд нөө логик тархиа ажиллуулад ирэнгүүд за мөрөгц юм уу те? За ингээд өөргөө логик тархийг хүсэн үнсэгүүтэй уураар бүхнийг шийдэж болохгүй шүү дээ. Тэр чинь учирлаад тийм ээ. Цагтаа байл цагтаагийн дуудаал тий. Юу даатгалаа дуучих юм дээр тэгэл би барьцалдаж аваад би нэг алж идчих гал байгаа байхгүй. Тэгэхээр араад нь нэг шин чанар руугаа орж ийна гэсэн үг байхгүй ер нь бол. За. Манай Улаанбаатарын замаар чинь тэгвэл битүү араатай явж байгаа юм. Гэхдээ ер нь бол муухайгаар хэлгээд бол тийм л. За тэгвэл над бас нэг юм байна л да. Одоо та сая ингээд хүн ингээд өөрийгөө цэнгэлдэг engine одоо хөдөлгөөр болж байна гэсэн тийм. Тэнгүүд зарим хүмүүс ингэж байгаа л да. Йоо ажил бүтггүй гэж өглөөл яваад байдаг тийм. Тэнгүүд ерөөсөө одоо тухайн хүнийх нь эргэлж байгаа ажил байдаг ч юм уу энэ бүх зүйл бас тэгэл яг энтэй л холбогдож таарах нь уу яах нь. Тийм шүү дээ. Ажил бүтггүй байна гэж бодоод байгаа чинь нөө нэг хоёр дахь тасгал. Бодлоо өдөр дахь тасгалаар өдөрж байгаа байхгүй. Ажил бүтггүй нөө мөнгөгүй би чадахгүй гэж бодоод ирэх юм бол өөсөө нөө ухамсар тарих түүний төлөө ажиглаж идэг. Нөө таталцлын хууль байгаа шүү дээ. Сөрөг нэрэг татдаг, эрэг энерги татдаг гэд яриад байсан шүү дээ. Тэнгүүд нөгөө таталцлын хууль нөгөө secret гэд ном байгаа шүү дээ. Тэ гарц гаргалгаа түлхүүр нь юу юм тэ яавал бид нар одоо ингэж юу бодон түүнийгээ одоо авч идэг евро фокуслан тэр нь томорж идэг гэж бисаа ярьсан тэ. Тэнгүүд бид нар өнөөдөр бодлоо удирдах чадаагүйгээсээ болоод өнөөдөр юм ядуу амьдраад байгаа байхгүй да. Ер нь бол бодлоо удирдах чадаагүйгээсээ болоод өнөөдөр өөртөө итгэл байхгүй болж байгаа. За одоо наацхийн жишээ ярил л да. За чи наад уцаа селфи чихэнгүүтэлтэй. Оо яна би бүдүүн штэ. Би сте айгу мэлтгэр хацартай штэ. Миний шүд овсгоо штэ. Би сте нэр айгу тарган штэ. Тэ би зураг авч чаддаггүй штэ. Би сте онлайн ертөнцид сте муу штэ гэл. Ингээл бодоол ингээл яриад өөрийгөө доош нь гутаагаалах юм бол хизээш та сайжрахгүй. Хизээш та зураг авч чадахгүй л гэсэн. Тэгээд нөгөө манайхны нэг хилэг дуртаг гэдэг шүү дээ. Угаасаа. Арилшгүй угаасаа. Тий, би угаасаа ийм. Би угаасаа ярьж чаддаггүй. Би угаасаа хөгжлийн бэрхшээлтэй. Би угаасаа ийм. Би угаасаа ядуу.
Тэр дээр нөө угаасаа гэдэг чинь та төрөхдөө ядуу төрөөгүй л тодорхой үстэй. Төрөхдөө та ийм байгаагүй л тодорхой үстэй. Төрөхдөө бид нар цав цагаахан хүн болж өөрийгөө ямар хүн болж бүтээх нь таны өдөр тутмын тэр дадал зуршлаас хамаардаг байхгүй. Тэгэхээр бодол үг болдог. Үг нь үйлдэл болдог. Үйлдэл нь дадал болдог. Дадал нь зуршил болдог. Зуршил нь хэв маяг болдог. Хэв маяг нь болохоор заншил болдог. Тэгэхээр нэг тасралтгүй үргэлжлэх оюухан нэг жоох хууль бүр ингээ үйлчлээд байгаа сте. Тэгээд хойшид өөр үдэнд нүлтэй. Тэг өөрийн удамд нүлтэйгээл нөгөө бархирдаг бол бархирдаг үг төрөн штэ. Тийм үстэй. Бархирдаг болж хүмүүжин штэ. Эцэг их чинь одоо хүүхдийн тойл гэж яриад байгаа штэ. Эцэг их хүүхдийн тойл. Ээж нэг өөрчлөгдөд хүүхэд 100% өөрчлөгддөг гэдэг. Та өөрөө өнөөдөр инээмсэглэдэг байж ш. Та өөрөө өнөөдөр бодлоо өдөртдөг байж ш. Таны үр хүүхэд яг таныг харж өсдөг байхгүй. Өөрөө зоригтой мөрөөдөлтөй өөрөө өдөртдөг байж ш. За угаасаа гэдэг үгээр өөрийгөө уяад идэв биш хүмүүс маань. Тийм шүү дээ. Би ч гэсэн яг тийм л байсан байхгүй юу? Ер нь одоо. За бид нэр одоо нилээ юм ухаарж ойлгосон баха. Анатом биш хүн байцгаая. Тэр шиг. За тэгэхээр ер нь ийм байл та. Одоо ингээд бид хүн гар утас гэж түрүү ярьжсэн тэгэхээр бүх юм онлайн харилцаа, зайнаас харилцдаг болсон тийм. Юусе хүн хоорондын харилцаа гэж юу маш багасчаад байна тийм. Зүрж өнгөрч болж байна хажууд. Гэтэ хариугүй хэлэхдээ чатлч гэдэг ч юм уу тийм. Мессежээр явуул. Уцаар ярих нь ч үгүй багсаа. Тэр хүн хоорондын харилцааг илүү дэлгэрүүлэхийн тулд одоо яагаар нийлж community үсгээд хоорондоо уулзаад байх хэрэгтэй юм уу хүмүүс юм яриад байх хэрэгтэй юм уу зарим нь ярьж чаддгүй интроверт дотгошоно хүмүүс байна тий яаж юу нэг хүн хоорондын харилцааг илүү өргөн хүрээнд байх вэ энэ айгу гоё манай одоо нэг 35 жил судлаад гаргаад ирсэн энэ 8-ын дадлал болохоор яг хүн хоорондын харилцааг айгу сайн сайжруулдаг байхгүй сургуулийн одоо нэг лимит нь 10 хүн байдаг. Тэрнээс ихсчихээр цагтаа амждаггүй. Яагаад гэвэл бид нар хоорондоо ярьдаг байхгүй юу? Ярьдаг. Камера өгөөд онлайн ертөнцийг бас ашиглаж байгаа. Zoom-ээр тий камера өгөөд бүгдээрээ камера өгөөд суучхад ямар гоё вэ тий. Тэнгүүд л би бинийгээ сонсч, тий би бинийгаа өөрчлөлтийг харж гин, би бинийхээ зорилго мөрөөдлийг харж гин. Тэнгүүд ганцхан багшаас суралцахаас илүүтэйгээр ангийнхнаас давхар суралцаа явуулдаг. Тэнгүүдээс тий хүн хүсэх яриад эхэлдэг. Яагаад гэвэл тэг үр дүнгээ ярьж байгаа учраас. За сайн байна уу өглөөний мэнд тий тань ингээд 200 нэмсэглэл дасгалаа хийгээд танд ямар өөрчлөлт гарваа. Ингээд тэгсэн штэ нэрэ манай нөгөө хүүхэд ингээд тэгсэн чинь ингээд гэл тий манай нөхөр өстө гоё байгаа өстө дэмжиж байгаа гэл тэнгүүд өөрөө ирэхгүй тэр нөгөө ярих хэрэгцээнд бүрдээд эхэлж байгаа байхгүй. Үйлдэл хийцээ учраас. Тэг үйлдэл хийцээ учраас үр дүн гарцсан учраас. Тэнгүүд 10 өдрийн дотор шүү дээ яг нэг гэр бүл шиг болчдөг. Тийм үү? Тийм. За. Тэр минь яаж юу, энэ минь яаж юу, тэр минь яга орж ирэхгүй байна. Төгсөлтийн баяр хурдан болоосай. Диплома хурдан авах байсан. Амьд харилцаагаар уулзахсан. Тэгэхээр энэ онлайн ертөнцийг амьд юм шиг ашиглаж болж байна. Ер нь бол тэнгүүд хүн ингээ ярих хэрэгцээ, сонсох хэрэгцээ давхар дүүрээд ирдэг. Тэнгүүдээ нөлөөлөх ур чадвар, манлайлах ур чадвар нь бас давхар хөгждөг. Ер нь бол ингээд өөрийгөө үр дүн ярихаар чинь хүн ингээд бусад нөлөөлж байгааз. Тийм. Миний амьдрал ингэж өөрчлөгдсөн, ингэсэн тэгсэн. Тэ. Тэнгүүд ингээд өргөжлүүлээд ингээд цаашаа яаж одоо 8 тадлаа аваад явах вэ гэсэн чинь өөрөө оюуны дасгалжуулагч болох байгаа. Хүн чинь ерөөсөө 72 цагийн л одоо ой санамжтай байдаг гэж байгаа байхгүй 3 өдөр. Тэ. Ой зурх юмыг санахиж байна тий. 72 цагийн ой санамжтай байдаг. Тэнгүүд энийг яаж цаашдаа өргөжлүүлээд амьдралаа дасгалжуулаад аваад явах вэ гэхлээр өөрөө оюуны дасгалжуулагч болохоос өөр арга зам байхгүй. Юу нэг заханд бол өөрөө суралцсан. Тэ өөрөө бусдад зааснараа энэ өөрт суугдж ирдэг байхгүй. Суралцахын тулд заа гэдэг нь солиод хэлчихлээ тий. Тэ. Одоо тэгвэл сая инглилдэ таны ярин дээр нэг 10 удаа яваад гэр бүл шиг болоод ирж байгаа гэж шүү дээ. Бүр шал нөхрөө багтаад бүр ингээл уур амьсгал гоё болоод ирж байгаа гэж шүү. Тэр шиг сайн нэг юу гэдэг чинь Японы нэвтрүүлэг үздэг юм л шүү дээ. Нэг үсэг өдөр 50 удаа магтсан чинь ингээд нүүр царайны хойрол нүүр болсон гэдэг нэг зураг харьцуулж яваад байдаг шүү дээ. Анзаарсан болоо зүгээр юм. Хараг минь 50 удаа өдөр болгонд магтсан дараа 50 өдрийн дараа гээд инээцэн шал өөр юм болсон. Тэгээ над чи сав дөргөл гэж ярьдээ. Манай сургуулийн дээр бас байгаа. Эндээс юу асуух чинь гэхээр хүний ингээ байнга магтаад ахаар бас зүг үтэй бүр хитрхийн нэг бие тоогоод
одрохгүй тул яаж магтвал зүгээр юм. Одоо үнийг магтахаас гоё өөрчлөгдөж тий. Яаж зөв магтах хэвтэй. Ямар гоё асуулт. Тэ яг гоё асуулаа гэдэг гоё. Манай энэ нэг сургуульд ингээ өглөө болгон сав дүргэлт гэж явдаг байхгүй юу? Сав дүргэлт. За. Сав юугаар дүрнэ? Бусдаа түүнийг хуваалцдаг. Эерэг зүйлээр дүүрэхээр хүнээс эерэг үгэл гарна үсттэй. Сөрөг юмар чи гуйлах чи тэнэг чи мангар гэж хэлэхэр чинь сав нүг сөрөг зүйлээр дүүрж байгаа үсттэй. Тэнгүүд манай сургууль болохоор өглөө болгон сав дүргдэг. Сав дүргэлт маань болохоор яг яаж дүргэх вэ гэвэл Японы эрдэмтэд хүүхдээс сургууль мөжүүлэгч нар судалцсан энийг. Чи угаасаа мундаг, чи угаасаа лаг, чи угаасаа оюунлаг те чи угаасаа ангийн дарагчтай минийхөө гэд магтахаар хүн ингэ дүүрчдэх юм байна л да. Дүүрээд би угаасаа мундаг юм чинь надад хөгжих шаардлага байхгүй гэд тэгэж магтаж болохгүй. За. Тэр хүүхэд байгаасаа бараг доош унах магадлал аягүй өндөрөдөг. Ягаад гэвэл өөртөө ханцаа учраас. Тэнгүүд хүүхдээ яаж магтаж яаж одоо ингэ урам зориг өгөх вэ гэхлээр Японы сургууль мөжүүлэгчдэр ирээдүйд болох зүйлийг ирээдүйн тэр зориг мөрөөдөл дээр нь тулгуурлаад савын дүргэж өг гэдэг байхгүй. Энийг 10 хоногийн дотор бид нар бүр тасралтгүй хийдэг байхгүй юу? Энэ сургуультаараа дамжуулж. Тэнгүүд зориг мөрөөдлийн эхлээд асуудаг байхгүй юу? За чиний зориг юу вэ? Энэ сургууль суусан зориг юу вэ? 5 жилийн дараа юу мөрөөдөж байна? Ямар амьдралаар амьдарч байгаагаар өөрийгөө харж байна. Тэ бизнесээ яаж өргөжүүлэхийг бодож ингээд хүн ерөөсөө зорилгоо ерөөсөө бодгоо болцсон байж идэг хөөх. Ерөөсөө өнөө манагш хараад ирээдэг ерөөсөө харахаа асын зорилгоо ерөөсөө харахаа мартцсан. Тэнгүүт манай шавны би чи нэрээ зорилгогүй болцсон юм биш үү? Би чи надад ямар ч мөрөөдөл байхгүй юм биш тагшаа. Би өөрийгөө хайцсан юм байна гişа гэл. Тэгэл өөрийн гэсэн зорилготой мөрөөдөлтэй болж эхэлдэг хөөх. Тэнгүүт ирээдүйд болох тэр зориг мөрөөдөлтэй өөрийнхөө тэр хүсэж байгаа зүйлийг одоо болцсон байгаа цаг дээр дүүргээд өгдөг байхгүй. Одоо жишээлбэл таны зориг мөрөөдөл юу вэ? 5 жилийн дараах зориг мөрөөдөл. Их олон юм байгаа. Би жагсаага бичсэн байгаа тест. Тэрийг одоо дотроо нуугаас илүүтэйгээр тэрийг ил гаргаж ирээд надад хэлэх хэрэгтэй байна. Зөвхөн та бодоод тахлаар чинь тэр чинь биелэхгүй шүү дээ. Тэгэхээр өөртөө бодгош бусдаагаа тэр зорилгоо хуваалцах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэнгүүд одоо таны ингээд зорилгоо хэлчихээр би таны савжин дөрвөж өгч хийсэн байхгүй юу? Нэг ганцхан зорилгоноос хэлчих. 100 ютубер гарах гэж зүгээр ойрын нэг жишээ. За 100 ютубер сургалт тий? Бүгдийн зааж өгнө. Бүгдийн зааж өгнө. За би таны савыг дөрвөж өгье л да. За та одоо ингээд ойрын нэг жилийн хугацаанд 100 болон түүнээс дээш бүр мянган хүнийг одоо сургаад маш олон одоо ютубер залуучуудыг бэлтцсэн тэр хүмүүс нь одоо ингээд таны одоо шавнартэй одоо дэлхийн зах зээлд орчихсон ютубээс бүр ингээд тэ нэмэлт орлого авчихсан өдөрт $300 $500 $1000 цалинтай болчихсон байна гэж харж ийн. Тэгээд маш олон хүмүүсийг бас ингээд сагуугийн эрхчлэлэнд хүргэчихсэн бас гоё тийм нийгэмд маш гоё эерэг уур амьсгалыг бүрдүүлчихсэн юм лидер манлайлагч нарыг бэлтцсэн байна гэж харж байна. За ингээд над өгч байгаа юм шүү дээ. Тий ингээд хэлэнгүүд та нэрээ боломжтой юм бэ штэ. Нэрээ ямар гоё юм бэ? Миний зорилгоо ингээд дүүргээд өгчлөө штэ гэд тань гоё санагдаж байна уу? Тийм байна. Ханд юм аа зү. За энийг савд үрэх гэдэг юм. Тий энийг савд үрэх гэдэг байхгүй. Тэр чи уусаа мундаг юм чинь уусаа 100 ютубер гаргачих байх уу гэд хэлчихээр яаж вэ? Ханаад тэгээд дундаа зогсож байгаа юм. Дундаа зогсож байгаа зү. Тэнгүүд энэ сав дүргэлт гэдэг үнэхээр гайхамшигтай. Манай одоо энэ сургалтын системийн ганцхан ноу хав бол энэ сав дүргэлт гэдэг. Ялгаатай хэлж тэ. Чи лаг гэж биш. Чи ингэж шатаратан ирээдүйн цаг дээр хэлэх нэг үүнд магтах тэгээд ямар ялгаатайг нь сая ойлголоо. Зүгээр магтахгүй юм тий. Харин тий. Тэнгүүд хүний ингээд ирээдүйд зориг мөрөөдлийн байнга яриад байнга сануулал чи ингэсэн байна, тэгсэн байна. Хамгийн гол нь ирээдүйд болох зүйлийг одоо болцсон байгаа цаг дээр яриад байгаа байхгүй юу? Одоо болцсон. Тэнгүүд тарих түүний төлөө ажиглаж эхэлдэг. Нэрээ болцсон юм бах та. Нөө даалдаг гомзрын хууль таталцсан үйл өөрөө өөрчлөж эхэлдэг байхгүй юу? Даалдаг гомзор таталцсан үйл. За. Тэгэд намайг анх ингээд дөнгөж ингээд багш болоход би ингээ өөрийнхөө зориг мөрөөдлийг тодорхойлсон байсан л да. Би номоо гаргана. Тэг өөрийнхөө амьдралаараа ном бичнэ. Дэлхийн тайзан дээр гарна.
За тэгээ дээрэс нь 1000 хүний өмнө ихтгэл тавина. Дэлхийн номер 1 одоо дэлхийн топ 1-т орно гэл ингээл өөрийнхөө зорилгоодыг ингээ хэлжсэн тухайд анх хэлж хагаад тэгсэн чинь одоо тэр бүх зорилго мөрөөдөл маань биелцэн. Одоо би номоо гаргах чинь 10 сарын ихээр үлгэдэж авах чинь дэлхийн тайзан дээр 5 удаа ихтгэл тавьсан байна. Тэг шууд синхрон орчуулгаар 5 удаа тайзан дээр гарсан байна. 1000 байтга 20,000 хүний өмнө ихтгэл тавьсан байна. Төрийн ордон тэг хавтайжуулрын танхим төвсөр насныхан дээжүүдэд гих мэдчлэн ичж урам зориг өгөх тийм ихтгэл тавьсан байна. YouTube бас би болгосон байна. Өөрийн гэсэн одоо контент хийдэг болсон байна. Тэгээд маш олон хүний зүрх сэтгэлийн нарыг асаана гэж савд өргөдөг байхгүй юу? Тэнгүүд би одоо баг хамт олноор 1500 хүний зүрх сэтгэлийг асаацсан ба шүү дээ. За. Гих мэдчлэн анх мэдээж тэр чинь зүгээр хий хоосон зүйл байсан боловч одоо тэр болгоно биелж байгаа. Амнаас гарч байгаа үг болгоно биелж байгаа. Энэ чинь нэг 7 дугаар тасгал аауд бишээ 6 дугаар тасгал аауд тренингтэй шууд холбоотой байхгүй. Ирээдүйд болох зүйлийг одоо болцсон байгаа цаг дээр хэлнэ. Ноу хаа нэрсэл юм. Зөв. За гайхалтай их олон зүйлийг мэдж авлаа. Тэгээд хамгийн их бууж үлдсэн гэх юм бол одоо энэ ард болноор нийгмийн харилцаанд орч нэг оюуны хаосрлоос өөртөө аврах хэрэгтэй. Хөлөөрөө мал хөлөөрөө бишээ. Хөлөөрөө мал хөлөөрөө биш. Жаахан аратантлаг биш. Хүндлэг оюунлаг л байх юм байна л та. За одоо оюундаг гэхлээр манайгаа ингэж бодоод өгдөг. Академик боловсролыг яриад өгдөг. Зүрх сэтгэлийн боловсрол. Зүрх сэтгэлийн боловсрол, секретив боловсрол хоёр хоорондоо өөр шүү. Ялгаа залгыг гаргаарай. За ингээд манай Сансуй подкаст өндөрлөлт тийш хандж байна. Тэгээд дугаарыг маань сүүлийн асуулт болох. Гэхдээ ер нь ингээд бас зорилгоолаар бага ярьлаа. Таны зорилго чи юу юм бэ? Цаашдаа юу болох гэдэг те. Бидэнтэй хаваалцаач. Бид комментээр өргөжлөөс хав чин дөргөө. За миний зорилго бол Монголын 3 сая иргэдийг оюунлаг болгох зорилготой. Цаашлаад дэлхийн 3 тэрбум хүнийг оюунлаг болгох зорилготой байгаа. За тэгээд дээрэс нь одоо өөрийн гэсэн маш том хотыг байгуулах, эерэг хотыг байгуулах тий. Энэмсгэлсэн хүн болгон зорилгынхаа төлөө, мөрөөдлийнхаа төлөө тууштай байдаг ийм мандайлагч нарыг бэлдэх зорилготой байгаа. За ойрын зорилго гэх юм бол би энэ ондоо багтаахад 10 супер оюуны тасгалжуулагч нарыг бэлдэх зорилготой байгаа. Супер оюуны тасгалжуулагч гэдэг нь бол дэлхийд одоо маш өндөр зэрэглэлтэй оюуны тасгалжуулагч гэсэн үг. Тэгэхээр яг энэ жилдээ багтаагаад яг өөр шигэ ийм одоо оюуны тасгалжуулагчтай яг энэ миний подолкон дээр бичсэн ба шүү дээ. Intellect trainer super jump гэдэг. Intellect тренеруудыг бэлдэх хэрэгтэй байгаа. Бэлдсэн байна гэж өөрийгөө харж байгаа. Тэгээд тэр оюуны тасгалжуулагч нар нь болохоор бүгдээрээ тасгалаа өгдөг, үний зүрх сэтгэлийг асаадаг ийм одоо мундаг мандайлагч нарыг хэлж байгаа. Тэгэд манай нэг мандайлагч гэхлээр л нэг баян үнийг хэлэх гэж бодоод байгаа юм. Үгүй байхгүй. Мандайлагч гэдэг чинь одоо хүнд юу гэж байгаараа мандайлагч байхгүй. Зүг. Харин тийм яг наадтай чинь бүр туушраад бүр өөр тийш хазаалгацсан яваад байгаа шүү дээ. Мандайлагч гэх. Манай энэ удаагийн дугаар зэс брендийн үүсгэн байгуулагч Зэс Эрдэнэ маань өөрийн биеэр хүрэлцэн орж ирж тэгээд оюуны дасгалжуулалтын олон улсын багш байгаа. Тэгээд маш сайхан олон сэдвээр ярилцлаа. Ингээд он дуустал одоо хэрэгжүүлэх ойрын зорилго болох 10 хүний сэтгэлийн галыг насааж өөрийнхөө төвшөнд авчрах нэ амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа.